9-р сарын 28-ны мэдээгээр манай улс 365 мянган тонн үр тариа, 178 мянган тонн төмс, 89 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна. Одоо ногоочид хураасан төмс хүнсний ногоогоо ялган ангилах, хүүтэнд хайруулалгүйгээр агуулгах савнд хураах ажлаа амжуулж байна. Харин тариаланчид цаг агаар тогтун болохыг хүлээж байгаа юм байна. Улсын хэмжээгээр үр тариагаа хурааж дуусахад 4-өөс 5 хоног л үлдсэн гэлээ. За энд Булган аймгийн уртлын сумд, Орхон аймгийн нутаг, Сэлэнг аймгийн баруун уртлын сумд ийг дайрсан ийм нэлээд цас унсан. За ерөн зөвхөн улсын хэмжээгээр бол 68 орчим мянга үр тарианы талбай хураагдаг байгаа. За энэс яг энэ цас ахиухан унсан бүс нутагт бол 20 орчим мянга хураагдаг тийм талбай цасанд ямар нэг хэмжээгээр өртсөн. За цаана 40 гаруй мянган нь бол үндсэндээ цас ураагүй баг зэрэг бороо орсон ийм бүс нутгуудад байсан байгаа. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр үр тариа хураах техникийг нэлээд сайжруулжээ. Тухайлбал 19 комбайн, 35 цэвэрлэх машин худалдан авч иргэд аж ахуйн нэгжүүдэд дундын үйлчилгээний зориултаар олгосон байна. Газар тариаланчдын хувьд хүч хөдөлмөр зарж ургуулсан тариа ногоогоо яаж мөнгө олгох вэ гэдэг нь бас л тулгамдсан асуудал. Одоогийн байдлаар хурааж авсан 360 мянган тонн ургацын 100 гаруй мянган тонныг нь тариалан эрхлэлтийг дэмжих санд 100 гаруй мянган тонныг нь үндэсний үйлдвэрлэгчдэд зарж мөн 100 мянгаыг нь улсын нөөцөд худалдан авах юм байна. Энэ жил ургац хураалтанд 3000 орчим хүн ажиллаж байгаа. Үүнд өдрийн 10-аас 15 мянган төгрөгөөр цалинжсан орон нутгийн ажилгүй иргэд ч багтаж байгаа гэлээ. Түүнээс гадна батлан хамгаалах яамнаас 1300 цэргийг дайчилжээ.